сүү алдран өргсөн Монгол бахархал. Монгол бахархлын өдөр. Бахархал, Монгол бахархал гэж юу юм бэ? Гэхдээ зэрэг энэ бол бид нарын өнөөх ярьдаг омогшилтой холбоотой үг бол биш гэж би бодож байна. Бахархлыг би ойлгохдоо өөрт байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөөд нэг цэг дээр монголчууд төвлөрч чадах. Тэр төвлөрлийг би Монгол бахархал гэж томьёолж болно гэж бодож байна. Үндэстэн болгон бахархах үнэт зүйлтэй. Манайх өөрийн гэсэн бахархах үнэт зүйлтэй. Тэр бахархал бол бидний одоо энэ төрж өссөн үлгийн нутаг, бүтээсэн түүх, алдсан онсон түүх, түүн дээрээ сургамж авсан бидний туршлага, бидний улс орны маань баялаг, улс орны маань хамгийн үнэтэй баялаг болсон Монгол хүн. Тэгэхээр Монгол хүнээр бахархал бол Монгол бахархлын дээд түвшний бахархал гэж би бол ойлгож байгаа юм. Би бол одоо таныг бол 2008 онд одоо жишээ нь за нэг эм нэгдлийн туг гэдэг ч юм уу зүгээр одоо өөр юу гэж одоо сайхнаар нэрлүүл болох тийм л хэмжээнд бодож огшиж бид нар бие биенийгээ нөгөө тэрний хүү тэр энэний хүн энэ гэхгүйгээр бид нар бие биенийгээ тэрсэн бэ. Үнэхээр түүхийн хамгийн торгон агшин монголчууд өнөө баяр багтлаар дүүрийн торгон агшин болж байна. За баярлалаа. Зүүнгараараа суйлж аваад ингээд яхан бол яг тэн дээр дагаад нөгөө хүмүүс унж шиднэ. За зөв. Базари. За хамын Базари. Масса. За базари маа. Барцаа зогсож явах хэрэгтэй. Яарах юм байхгүй. Зогсож явах хэрэгтэй. Барцаасаа авах тий. За одоо эндээс зүгээр нэг барьц халаад хагалсан. За зөв. Базари үлдгээ. Дарайл гисэнгүй. За юуко авчлаа. Боллоо. Атгаа зогсож. Ерөөсөө янз бүрийн хэрэггүй. Хөдөлгөөн хэрэггүй. Одоо ингээл атгаа зогсож. Хамаагүй нэг торгог л дээ. Тэр зөвхөн шийдэл ирнэ шүү дээ. За юуко. Сайн байна. За төвчнээс гарцсан. Шүүх зогсон. 11 секунд үлдлээ. Зогсож. Тойроо зүхтаа. Хамаагүй ерөөсөө. Тойроо зүхтаач. Нэг хийж болохгүй. Тайван. Монгол түмний өссөн хүлээсэн юм шиг. Тайван. За яхаа. Тойроод байж Энэ юу? За хөлдөн ороод хөвч. 3 2 1 цаг дуусаа. 1 секунд үлдлээ. Монголчууд алтан медальтай боллоо би. За 1 секунд. Би таныг тэр алтан медаль аваад алтан медаль аврагыг авч байхад би яг барилга дээр ажиллаж ирсэн. Энэ чулуу ууны энд. Тэгээ нэг хэсэг амс хийгээд яг барилдаа үзээд ингэж яхад бол өстой жинхэнэ нэг одоо монголчууд тавирлаа да. Одоо нэг тийм тэр үед ч одоо бас нийгэмч ямар байсан юм байгаа юм. Бас ингээд бас нэг юм өстой үнэхээр гайхалтай зүйл болж ирсэн. Талбай дээр чинь бид чинь Монгол түмэн чинь ингээл төлөөлөл нь болоод ирсэн. Тэгээд одоо 21 аймагт одоо жишээ нь ямар яах вэ гэх юм. Энэ бол түүхэн тэмдэглүүлжтэй их сайхан зүйл. Яшин баяртай. Монголын гавьяатай начин хөдөлгөөний батар солоолоо. Дараагийн одоо мөнгөн медальд бол Аранхангийн ангийн тэрхийн цагаанаараа ирэг дээр ажиллаа би. Би чинь тэргээр нөгөө үгүй яг энэ чинь их тийм Монгол хүнд байдаг нэг тийм юуг л хөдлөгдөх юм шиг. Нэг тийм дотоод энэ омогшил тэгээд энэ ер нь л цаанаа манайхан чинь ахуйнд нь энэ одоо энэ бүх ахуйнд нь одоо бүр ингэ шингээд өгч гисэн. Одоо хүү төрөх юм бол бүх олноо гэж ярьдаг байх жишээ нэг багаас нь ингээд игдсэн болохоор чинь ингээд Монгол түмний нэг юм байна.
Тэгээд хэргийн цагаан нуурын дээр байсан тэр хавийн одоо нөгөө 8 хийгээд байж байгаа нөгөө Монгол ариг зарж байгаа, ариг цагаа зарж байгаа улсуудыг бүгдийг нь худалдаж аваад нэлээдгүй их төвөргөөр худалдаж аваад өөр өөрсдийг нь дайлаад бид нэг тэгж баярлжээ. Seconds to go. Section by Almeida. (2008) оноос хойш 10-аад жил бол Монголын спорт гэдэг энэ том одоо салбарыг түүчээлж байгаа, тэргүүлж байгаа гол хүн нь бол Төвшинбаяр байна. Төвшинбаяр байснаар бид нар Монгол хүн дэлхийд өрсөлдөгч чадвартай юм байна. Дэлхийг хөтлөгч чадвартай юм байна. Монгол хүн бие бэлтрийн хувьд хинээс ч дутхгүй юм байна. Сэтгэлийн их хат төвчээрээр хинээс ч дутхгүй юм байна гэдгийн үлгэрийг Төвшинбаяраас бид нар олж авсан. Төвшинбаяр байгаа учраас Төвшинбаяр ийм амжилт гаргасан учраас би ч гэсэн таа ч гэсэн өөрийнхөө үлийг чадна гэж төвчж чадах ёстой гэж итгэж байдаг. Тэр суутай дайчин өг дээдсийн цусны үргэлжлэл хүслийн хариу Тэнгэрийн зарилгаар бидэнд буусан эвийн халуун гэрэлт оч эвнэгдлийн цуурай хатаач дэрэгдэн түших улс амбах дуулуу дэрмэлтих тэнгэрэ байсгав. Хүүхдүүдэд үлгэр дуурайл бас үлгэр. За өнөөдөр 2008 оноос хойш бол одоо жудогийн секц, боксинг секц, өөр одоо спорт руу ямар хүүхдүүд. За 2008 оны хүүхдүүд Төвшинбаяр гадар уу. Нэгтэй хүүхдүүд гэх мэтлэн эн чинь Монгол түмэн чинь бэлэгдэлтээр амьдардаг. Одоо юмыг бэлэгдэж одоо бас ингэж их явдаг байх нь байна гэж санджаалаа. Тэг сайхан байс. Над бол үнэхээр бас л одоо миний амжилтуудтай бол шууд холбоотой гэж ойлгож бол аврагын амжилт. Тийм учраас бас их над бол их үеиг их сайхан санагддаг шүү дээ. Хөөх ингэж яваад байна. Би яагаад ингэж болохгүй гэж. Өнөөдөр би яагаад өнөөдөр ингэж болтгүй юм болоо гэдэг юмыг асар олон юмар өдөөлт одоо өдөж ингэж байсан болохоор бахархал гэдэг бол олон түмний нүдэн дээр байдаг одоо тийм зүгээр л одоо юу гэдг юм бэ? Нэг тийм зүйл болоо л гэж бодож байна. Тэрийгэ харж хүмүүс баясдаг. Тэрийгэ харж өнөөдөр хүн амьдрал ахгүй дээрээс нь одоо бас нэг тийм өөдөө дэшээ байх энэ л одоо ухаан юу гэдэг юм болов уу гэж санаж. Найдангийн Төвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын Малчин, Найдан, Цэн Даюуш нарын отхон хүү болон мэндэлсэн. 2002 онд Булган аймгийн Эрдмийн өргөө цогцлбор 2 дугаар сургууль, 2006 онд Авраг биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлэр төгссөн. Зуны 29 дугаар Олимпийн алт, 30 дугаар наадмын мөнгөн медальт, Монгол улсын анхны Олимпийн авраг, анхны хос медальтан жудо бүхийн алдарт тамирчин. 2017 онд дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2015 онд багийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2014 онд Аз твийн авраг шалгаруулах тэмцээнээс алт, 2014 онд Азийн наадмаас алтан медаль хүртэн дэлхийн дэвжээнд олон жил амжилттай сайн барилдаж байна. Найдангийн Төвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын түүхэнд Олимпийн анхны алтан медалийг хүртсэн нь
2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үймэн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөлөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцдмал үйл явдлыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгсэн билээ. Найдангийн түвшин баяр 2013 онд үндэсний их баяр наадмын бүхийн барилдаанд 6 давж Монгол улсын хардсаг цол. 2017 онд 7 давж Монгол улсын заан цол хүртсэн юм. Өчнөө олон сэтгүүлчл асууж байсан байх л та. Яг ингээл нэг тийм төрүүлээл Монгол гэж зарлуулаад л нэг тийм алтан медаль хүртэл байж байгаа шиг сайхан их гоё байдаг шүү дээ. Наадмын төвшин баяр Олимпийн алтан медаль нэмжлэг гарч ирлээ. Монголын жүдогийн фанатуудыг харуулж байна. Яа. Зэрэг алтан медаль ингээд зүг үнээр яа энийг зүг нь харж исэн болохоос Монгол тавирчин түүж байгаа хэрэгээс харж исэнгүй. За цэцгийг одоо Жодопгийн холбооны ерөнхийдөө Халтмаагийн Баталга өгнө. За ямар гоё зураг байна. Яа. Агч хизээш татчихгүй зураг байлаа энэ бол. Төвшин баяр найдан алтан медаль төвшин баяр. За энэ заалыг бол монголчууд ингэх. За ингээд Монголын бүх баг ирсэн байх шиг байна ерөөсөө. 2008 онд бол одоо хаанх их сонирн байдалд орж ирсэн л да. Одоо бодоход тэгээд 24 настай бас уучраасаа болохгүй байна. Одоо хамгийн мөрөөдж исэн зүйлийнхээ ороо дээр гарчаар их сонирн болд юм лээ хүн цаашаа одоо яах ч үлээ дээ. Нэг л уучраа олж өгөхгүй. Тэгээ яг тухайн үеийнхээ ороо ингээд өрөөндөө орж ирчихэл нэг л тийм тогтворгүй сэтгэл санаа. Тэгээ толинд өөрийгөө хараад гайхаад байгаа байхгүй юм. Толинд өөрийгөө харж би одоо үнэхээр хийцсэн юм байх таа гэж. Тэг яг тийм үе тохиолдож байсан. Маргааш нь гэхэд л одоо Монголд ийм үйл явдал болсон байна баярсан гэд. Би ч одоо юу хийцсэн юм бэ гэд гайхал байсан. Тиймэрхүү үе тохиолдож байсан. Тэгээд яванд олон жил болоод одоо өнөөдөр бодоход сэтгэл санаа, бодол шал өөр болт юм лээ. 8 онд бол өөрийгөө бодож ш түн. Би л амжилт гаргачлаг болж чинь. Миний одоо алдар нэртэй болно гэдээ л хүсээд сүүлдээ бол хүн өөр болт юм лээ. Сүүлдээ яах вэ гэхээр эх орон гэж бодож эхэлдэг юм. Эх орныхоо нэрийг Монгол хүний чадамж одоо Монголыг юу гэмдээ одоо сурчлах гэх юм уу? Монгол хүнийг сурчлах, Монгол хүний чадамж ийм өндөр байх тэрийг одоо харуулахын төлөө зүтгэдэг. Одоо өөрийн чинь бол би бас тэгж боддог л доо. Монгол хүнийг одоо дэлхийд ямар авиастай, ямар чадвартай юм бэ гэдгийг харуулж өгч байгаа. Тэгэл би ч урдны нөгөө Чайковский уралдааны Гран При 60 жилийн түүхэнд чинь 2хан Гран При байсан юм чинь. Тэгээд 2 Гран Пригийн нэгийг нь одоо бас би авсан болохоор ч дараагийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхгүй болохгүй гэдэг. Одоо та ихтэй жинхэнэ мэдчихэж байгаа шүү дээ, тий. Тэгээ одоо нэг ингэчээр чинь тий. First prize and the gold medal goes to Gambatar Aryu Bantar, Mongolia. Гэлинки уралдаанд төрүүлэл ирсэн чи тэгээ нөгөө Монгол улсын гавьяат гэдэг эрхэм золоорч шагнагдаал. Тэгээ ингээ яасан чи одоо энэ одоо азар баг одоо яадаг юм те гэж яриад ингээд байсан. Тэгээ тэр болгон чи бас нөгөө Монгол хүний нөгөө хөдөө гадаа нэг ч гэдэг юм эсвэл мэдэхгүй байдаг. Өссөн торсын үний нэг ийм нэг юу өдөөд юм шүү дээ. Тийм. Яагаад намайг ингэж байгаа те. Би ч өдөр болгон бэлтгэлээ нэгэ. Тэгээ дараагийн үр дүн бол энэ Чайковский болсон байх санд шүү дээ. Чайковский уралдаанд бас Гран При аваад. Тэгээд Чайковский уралдаанд Гран При авсан дуучин чи ахаад ингээд нэг уралдаанд ороод бас унцгүйдэг санагтаал. Нэг тийм эвгүй л байсан л та. Тэгээ оюутан цагаас эхэлж мөрөөдөл тийшээ тэр тэмцээнд нэг орондоо гэсэн бодолтой л байсан. Жил уралдаад жил эхний тэмцээнд нь материалаа өгөө, дараагийн тэмцээнд нь очиж одоо Берлинд 2 дугаар шатанд ороод, 3 дугаар шат, 4 дугаар шат, 5 дугаар шат явдаг. Тэгээ шилдэг 20 дуучин үлдээд тэгээ очиж одоо мөрөөдлөгийн тайзан дээр гарч одоо үзлээ те. Сайхан барууны одоо Английн одоо тэр сайхан тайзан дээр гарч тэгээд одоо бас Монгол уран бүтээлээр Монгол одоо бүтээлээр ингэж тэрүүн байр хүртэн гэдэг бол их сайхан зүйл байна лээ. Их гоё санагдаж байсан.
Tonight's winner, Aryan Batar Gan Batar from Mongolia. Хоёр ойлголттой л доо. Тэр төрийн шагналыг авах бол их сайхан тий. Төр хөндлөж одоо гаргасан амжилт бүтээлийг үнэлж өгч байгаа. Нөгөө талаасаа бас том хариуцлага. За тэр шагналыг авсан эзэн болж явах гэдэг бол дааж явна гэдэг чинь одоо маш хүнд хариуцлага л да. Одоо миний хувьд бол одоо Монгол улсын гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар гэж байгаа. Таны хувьд бол одоо Монгол улсын төрийн дээд шагнал Чингисийн одон гэдэг шагналыг хүртсэн байж байгаа. Бас тэгээд энэ Чингисийн одон гэдэг шагнал одоо ямар шагналын та бас энэ шагналыг хүртсэн хүн. Тэгэхээр бас энэ шагналын цаана одоо хариуцлага хэрэг байдаг вэ? Юу би 23 настай л тэгэл Монгол улсын гавьяат гэдэг эрхэм цулуур шагнагдаал тэр төрийн ордны төв алгаар гарч ирээл тэгээд манай цагдаагаас манай аав ээж ингээл улсууд ингээл бүгд л байсан ураа ашиграал ингээд тэг би нэг айж ирсэн л та хүн бол шагнал авахдаа баярлаад ингээд л байх л та би бол одоо бас тэгээд одоо юу хийнэ яана гэж ингээд бодож ирсэн юм тий тэгээд жилийн өмнө Чингис хаан одоо тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнах одоо юу гардгийг. За Арян Баатрыг одоо ингээд Чингис хаан одонгоор шагналаа. Гэт ингээд ерөнхийлөгч намар газар над руу хэлээд. Тэгээ бас бодчихлээ. Гэхдээ яа одоо би одоо яадаг байгаа. Одоо Чингис хаан одон гэдэг бол одоо хээрийн хүндэт төрийн гурван өндөрлөг байлцаж за дээрээс нь одоо бас Монголд урлаг спорт одоо улс төр гээд ингээд бүхий салбраас нэр хүндтэй одоо 50 хүнийг оролцуулаад за хуучин одоо байсан Чингисийн одон авсан эрхэм улсууд одоо бүгд оролцоод ингээд ганцхан одоо одонгоо одоо гардуулж өгсөний тэр өдөр одоо шинэ бүх барилдах жишээ нэгээд ингээд олон үйл явдал ингэж болдог ийм шагнал юм билээ. Олон улсад одоо Чингис хаан одонд тэгэхэд энэ зарлагдаад явна гэдэг бол үнэхээр гайхамшигтай байлаа л дээ. Одоо яг их хаанаараа өглөн гэдэг бол одоо бас хэн бүхэнд тэгээд нэг олдоод байх завшаан бол биш болов гэж би бас санаж ирсэн. Одоо ингээл одоо юу гэдэг юм Большой театр тэр одоо Америк, Франц, Герман ч юм одоо ингээд тайз руу гарах гэдэг ингээд байж хад альбан ёсоор зарлагддаг одоо шагнал. Тэгээд ингүүч нь ерөөсөө манай их хааны чинь бол одоо дэлхийн одоо дэлхийд даяараа мэдчих болохоор ч ерөөсөө ямар ч ард иргэдэн мэддэг. Одоо энэ нэрэмжтийн одоо одонтой шагналтай хүн юм байна ингээд хүн болгон бүр их тийм ингэж харддаг юм байл. Тэгж бодохоор үнэхээр гайхалтай сайхан шагнал. Чингис хаан одон бол сүүлд бий болсон одон 90 оноос хойш бий болсон хамгийн одоо нэр хүндтэй шагнал бол Чингис хаан одон. Тэргүүн зэргийн одоо одон гэд нэрлэгдэж байгаа бах. Жилд нэг удаа олгогддог. Чингис хааны нэрээ нэрлэгдсэндээ ч тэр жилд ганцхан хүнд олгодгорооч тэр Чингис хаан одон болвол бусад одонгуудын болвол дээд түвшинд байхаасаа гадна цол хэрэгэмтэй шагналтай бол холбоогүй зүйл гэж би бодож байна. Энэ жил манай Олимпийн аварга Төвшин Баяр энэ Чингис хаан хэмээх энэ нэр хүндтэй одонг хүлээж авч байгаа юм байна. Энэ жилийн хувьд бол би үнэхээр онсон одоо сайхан ийм шагнал боллоо гэж би урамтай байгаа. Яагаад гэвэл Чингис хаан одонг манай тамирчдаас хүн өдий хүртэл хүртээгүй байгаа. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрэхт байдал үндэсний эв нэгдлийг баттган бэхжүүлэх төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж хойч үедээ өвлүүлэх
тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж төр, нийгэм, үндэснийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Чингис хаан одонг шагнадаг уламжлалтай. Чингис хаан одонг 2005 оноос эхлэн үндэсний их баяр наадмаар хүртээж байгаад 2012 оноос Монгол бахархлын өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тогтоож өдгөө энэхүү дэг жайгийг баримталж байгаа юм. Чингис хаан одон бол өөрийнхөө даацаараа бол үнэн чанартай шигшигдсэн хүмүүсэд олгодог хамгийн дээд хүндэтгэл гэж ингэж ухаарахад болох юм байна л гэж би ингэж бодож байна шүү дээ. Энэ чанараараа бол Төвшинбаяр өнөөдөр монголчуудын үндэсний бахархал мөн гэж бодож байна. Хэрвээ үндэсний бахархал мөн байж чадсан бол монголчуудын бахархлын өдөр тэр бахархлын дээд хэмжээр болсон Чингис хаан одон хүртэх бүрэн эрэхтэй гэж би ухаарч байна. Монгол бахархал. Монгол бахархлын өдөр. За ингээд өнөөдөр бас Монгол бахархлын өдрөөр аврагтайгаа ингэж сэтгүүлчийн үүргийг их чимшиг гэдэг шиг ингээд сайхан ярилцаж суулаа. Маш сайхан байлаа. Монголчуудаа эрхэм зочдоо Монгол бидний дундаас төрсэн агуу сууд хүн та бидний бахархал омогшлын дээд эзэн бог Чингис хааны мэлмий гийсний 850 жилийн ой Монгол бахархлын өдрийн халуун мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Биднийг их хааны алдар нэр суу бэлэг сүр сүлд алд бие бус ахуй Монголоо дээдлэх үзэл нь нэгтгэдэг юм а. Монголчууд бид үеийн үед их хааныхаа нэр сүр дор Монгол гэх нэрийг өргөж явах болно. Тэрээр хоосон тансаглал ихэрхлийг жигшин үздэг. Өчүүхэнд шунхаа ховдоггүй харин даруй хэлбарыг эрхэмлэн элбэг тансгийг няцааж арвич жирийн байдлыг дагах ард иргэдэ нялх хүүхэд мэт инхрийлэн эрдэмтэн мэрэгдийг ах дүү шигээ дитгэн дэмжиж юу ч хийсэн санаа нэгтэй харилцсан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл байхыг сурган номлох төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн хэрэгжүүлсэн өдөртөгч байсан. Хариуцсан ажлаа хийсэн шиг хийсэн хүнийг төмөн олон гавьяатан хэмээн үнэлдэг агаад тийм хүмүүст их хааны нэрэмжид шагналд нээлттэй байх нь дамжиггүй. Монгол бидний үеийн үед эдлэх шүтэн эзэн богд Чингис хаан минь таныхаа суу бэлэгт бишрэн мөргөё. Таны минь сүр сүлд хэмэр лундаа Монгол биднийг үргэлж мөнхөд ивэн гэдэгт гүнээ итгэж байна. Монгол улс ашид оршиж мөнх тэнгэр биднийг ивэгэ. Жодоо бүхийн тамирчин, үндэсний бүхийн Монгол улсын заан, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Төвшинбаярыг Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одонгоор шагнасгай. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Төвшинбаярд төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одон гардуулна. Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Монгол улсын их хурлын дарга, эрхэм хүндэт Монгол улсын ерөнхий сайдаа, Чингис хаан одонд эрхмүүдээ, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд Монголын сор улсын хүмүүс, хайрлж хүндэтгэж явдаг ахмадууд, багш, зочид төлөөлөгчдөө, даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчуудаа эзэн бог Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Эзэн бог Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн төрийн эрхэм дээд одонг улсынхаа төрийн тэргүүнээс тосон авч буйда туйлын их баяртай байна. Миний өдий зэрэгтэй яваа өсөж бойдсон өв тэгш Монгол ахуй, зан заншил, соёл, ижээ аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан,
Энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс багтам түүхтэй өвг дээдсийн минь буян заяа, түмэн олонний минь хүлээлгсэн итгэл найдварын хүч билээ. Монгол хүн Олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол улсад минь Олимпийн анхны алтан медаль ирсэн гэж би боддгоо. Энэ медаль үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулan ирсэнд миний хувьд туйлын их баяртай байдаг юм аа. Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, тэр зорилгын төлөө тууштай, шантралгүй хөдөлмөрлөх юм бол хүн бүхэнд боломж байдаг гэж би боддгоо. Их орон Монгол хүнээрээ бахархаарай. Монгол бахархлыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой. Их орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. Монголоо гэсэн сэтгэлийг хойч үр хүүхдтэй өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна. Миний бие цаашд өөрийн хийж чадах бүхнээрээ их орныхоо хөгжил цэцгэлтийн төлөө чармайн зүтгэх болно. Агуу их төрийн сүлд өнөд ивэж, төрийн нуруу төвшин, түмэн олны минь заяа өөдөө байгээ. Та бүхэндээ баярлалаа. Монгол түмэндээ баярлалаа. Найдангийн төвшин баяр нь Монгол улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис хаан одон хүртсэн 11 дэх хүн болж байна. Монгол ахуйгаас урган боожиж дэлхийн дэвжээнд улс үндэстнийхээ алдрыг дуурсгаж Монгол түмний урам зоригийг бадраасан төрөлх авьяас нөр их хөдөлмөрийг хослуулан байгуулсан гавьяагаараа залуу үед үлгэр дуурайл болж буй Монгол бахархал найдангийн төвшин баяр танд гүн хүндэтгэл талархал илэрхийлье. За ингээд өнөөдөр бас Монголын одоо бахархал болсон энэ сайхан залуутай ярилцсандаа бас сэтгэл маш их өндөр байна. Ингээд монголчуудаа хайртай шүү. Бид хоёрын яриаг одоо бас таалан үзэгч олон одоо Монгол түмэндээ маш их баярлалаа. Өнөөдөр бол Монгол бахархлын өдөр. Их эзэн Чингис хааны төрсөн өдөр, Монгол бахархлын өдрийг одоо бас бид хоёрын зүгээс Монголын ард түмэндээ хүргэж байна. За баярлалаа.